Манай MD Top компани болон MD Project компани нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн Орос улсны корпорац болон хаан улс дүргийн 8 дугаар хорооны иргэдтэйгээ одоо хамтран бүтээж буй, бүтээх гэж буй шүншиг гэгээн төсөл маань ингээд амжилттайгаар өнөөдөр нээлттэй хийлээ. Нээлтэнд маань нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн орон сууцны корпорац мөн эргээд хамтрагч байгууллагууд, түншлэгч байгууллагууд маань ингээд маш их өргөн хүрээтэйгээр ингээд оролцсон бас их талархалтай байна. Өнөөдөр энэ хаан улс дүргийн иргэдтэй бас орон сууцны төслөө танилцуулах, мөн одоо газар чөлөөлтийн явцыг танилцуулах ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна. Төсөл маань нийтдээ 3-аас 4 үе шаттай хэрэгжинэ. Тэгээд эхний үе шатны айлуудтай одоо гурвалсан гэрээг бас бүрэн хийж дуусаад энэ хавраас одоо барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Нийтдээ төслийн хувьд 677 мэгж талбар чөлөөлнө. Ингээд хаан байршил дээр шүншиг гэгээн гэдэг төсөл хэрэгжүүлнэ. Шүншиг гэгээн төслийн хувьд бол надад маш их таалагдлаа. Би бол дахин төлөвлөлтийн газраа өгч байгаа иргэн. Тэгээд ер нь бол барьж байгаа байр, энэ байшин барилгын аюулгүй байдал хүний эрүүл орчин ямар хөө байгааг нь сайн сонслоо. Хүн ардынхаа гадаад оршин хүүхдүүдийн эрүүл ахуй бүх шаардлагыг хангасан нь бол маш их таалагдлаа. Тэгээд энэ шүншиг хэлцээсэнд маш их баяртай байна. Мөн энэ хамт олонний ажлын өндөр амжилт хүсье. Үнэхээр гоё төсөл болж байна. Дандаа сүүлийн үеийн технологиуд одоо хүний эрүүл мэндэд тийм сөрөг нөлөө байхгүй материалуудыг оруулсан. Тэгээд зохион байгуулалт маш сайтай. Тэгээд боломжийн үнэтэй мөртлөө одоо бассейн фитнес, wellness центрүүдтэй ер нь одоо сүүлийн үед Монголд бараг хамгийн тийм нэрэлт хэрэгцээтэй байгаа төсөл гэж харж байгаа. Дээлтэй, гадаа ногоон байгууламж ихтэй, дотроос үгүй сургуультай, ерөөсөө бүх юм үйлчлэгээний процесс байдаг. Нэр бүх гараж ингээ байдаг. Ер нь бол бүх зүйл дээлтэй хамгийн гоё зохион байгуулсан төсөл гэж боддог шүү дээ. Яг манайх нэг газар чөлөөлөлт дээр яаж байгаа байхгүй? Газар төлөвлөсөн юм байна тий. Тэгээд хоёр байр өгч байгаа. Чинь зарим ерөөсөө нэг 2 өрөө байрал суулцдаг шүү дээ. Хүн 60 жил амьдарсан одоо өөрийнхөө эзэмшлийн хашаа газрыг одоо ингээд орчин үеийн шин шийдэл бүхий том юм үйл хөдлөх хөрөнгөөр одоо солиод ингээд аятай тухтай аз жаргалтай сайхан амьдрах юм орон байртай болох гэж байгаа одоо хорон цэцэр гоёдод баяртай байгаа. За манай эхний ээлжний одоо газар чөлөөлтийн ажил маань нэгдүгээр блокийн хэмжээнд бол 80-90% явагдаж гисэн. Сая 2 сарын 28-ны өдрөөс эхлээд газар чөлөөлт ихсэн байгаа. Айгуу дайггүй санагдаж байна. Өмнөх нөгөө төслүүдийн айгуу сайн мэддэг болохоор тий айгуу дахин төлөвлөлтөөр айгуу гоё төлбөрийн нөхцөлтэй гоё харжээ. За яг хуу сая төслийн танилцуулга нээлтийг үзлээ. Сүүлийн эко хавтангаар эко бүх материалаар хийсэн байна. Дээрээс нь одоо нэг галтогооны тавилга, хувцсны шкаф юмнууд бүх юмнууд нь цаанаас орж байгаа. Яг хуу шинээр энэ байр захиалаад орох хүмүүс маань бол ер нь цахилгаан бараа хувцтайгаар л ирэхэд бараг болохоор л юм. Би бол яг энэ шүншиг гэгээн төслийн одоо чөлөөсөн газрын анхдагч нь. Өнөөдөр одоо юу яаж хүмүүстэй танилцуулга хийж одоо яг ямар чанараар ямар орон сууц барих уу гэдгийг бид нар яг нүдээр харж одоо мэдэрч байна. Энэ компани хамт олонд бол баярлж байна. Чанартай үнэн гоё материалаар бас барьж ард гэдгийн одоо 5 дахыг хангасан сайхан барилга болох нэг мөрөөдөж байна. Мөрөөдөл биелэх болтугай. Одоо ахын манайх газар чөлөөлж байгаа. Одоо энэ 6 сард 7 сард чөлөөлж байгаа. Манайхаас энэ одоо энэ төлөв 3 манайхаас хойш 3 айл байгаа. Тийм. Тэгээ гоё байна уу? Сайхан байна. Одоо энэ хүмүүст ийм гоё байна даа баяртай л байна. Дараа жилүүдэд байранд аваар орчих юм шүү. Тэгээ одоо хам 3 зээтэй тэр зээмэн сургуульд аваархан одоо манайх ч багоо одоо дэмж нэг 2 аваатай. Тэгээд энэ ачаад баг эндээ сургуульд орчих юм байна. Өөр хөвгтүүд маань эндээ орч сургуульд ороод ингээ амар тий. Жаанста төлбөрийн айгуу яатай айгуу болцсон бах юм. 25 урьдчилгаа зээлэр тэгтээ хүүгүү гэдэг чи айгуу айтаагаа байгаа байхгүй. Бид ч бас байр авто тодорхой хэмжээний зээл аавна. Нүүг нь амар хүүтэй тий. Тэгэл одоо банк усны зээл нь гарна гарахгүй айгуу асуудлууд үүсээд идэв шүү дээ. Тэг чи энэ нь болохоор энэ дээр айгуу шийдчихсэн гоё юм уу? Бас айгуу боломжийн санагдаад байна. 25-ны учирч өгөөд
Тэгээ нөгөөдүүдийн сард 2-3 сая төгрөг өгөөд болохоор байгаа байхгүй. Аз жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол.